Өнгөрсөн үү? 1 2 1 2. За Улаанбаатарчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За нийслэлийн засаг даргын хамгийн газрын зүгээс өнөөдөр Төв аймагт Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Хүннү хотын нутаг дэвсгэртээр ирээд байна. Хуучнаар одоо сүүлд ярихад бидний шинэ нисэх буудал маань бол ард харагдаж байна. За яг одоо энэ ч бас онгоц газартах гад явж байна. За өнөөдөр Улаанбаатар хотын захиргаа нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил дэд утас хариуцсан зэгдээ урлагч давуу талаа миний бие нийслэлийн ерхий архитектор төгсдөлгөд дарга газрын алмаас манай газар чөлөөлөлт эзэн дарга Мөнхбаяр дарга болон Хүннү хотын захирагч Батбаяр дарга болон халбогдох одоо газар хилцүүдээс бол баг хамт бол ирж өнөөдөр Хүннү хотын асуудлуудаар бол ажиллаа. Өнөөдөр Төв аймгийн засаг дарга төмөрч өдөр дарга болон холбогдох албаныхандаа бас уулзалт хийлээ. За Төв аймгийн Сэргэлэн сумын одоо газар нутаг биднүүсийн одоо хил цаашнаар бол шинэ нисхийн бүс нутаг дээр 2024 онд их хурлаар Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийг бол баталж Хүннү хотыг бол 31 мянган га газар дээр бол шинэ ийм ухаалаг байгаль орчинд ээлтэй шинэ нисэх хутлыг бол дагсан олон улсын ийм хаб одоо дамжин өнгөрөх одоо байрлал бүхий ийм газар дээр бол хот байгуулъя гэдэг ийм шийдвэр гаргаад бол засгийн газраас бол хэрэгжүүлээд явж байгаа. За Улаанбаатар хотоос бол Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хамтран ажиллаж тодорхой шийдлүүдээр нь бол дэмжиж ингэж бол үйл ажиллагааг бол уялдуулж ажиллаж байгаа. За өнөөдөр тус байрал дээр ирж бид нар ямар асуудлуудаар яриваг бол 2021 оны засгийн газрын тусгай хэрэгцээнд авсан газрын асуудал дээр газар чөлөөлөлтийн бас тоо статистик зөрж байгаа чөлөөлтийн ажлуудыг эхлүүлэх ажлууд бас яригдлаа. Энэ дээр бас Төв аймгийнхаа газрын албатай бол хурлуудыг хийж ойрын хугацаанд бол шийдвэрлэхээр ярилцлаа. За хоёрдугаар асуудал нь бол энэ Хүннү хотын бүтээн байгуулалтыг бид нар Улаанбаатар хотын одоо хуучны төлөвлөлт одоо сүүлийн 40 жилийн алдаанаас суралцаад эхлээд дид үтцүүдийг хийх хэрэгтэй байна гэсний үднээс бол дид үтцийн ажлуудыг бол хийгдэж байгаа. Энэ ажлуудаас танилцуулж явж нийт одоогоор 183 тэрбум төгрөгийг улсын төсвөөс бол төвлөрүүлээд ажлыг бол гүйцэтгэж байгаа юм байна. 6 одоо суур дид үтцүүд цахилгаан, дулаан, үрийн хамгаалалт, ус хангамж, бохир усны одоо ариутгах байгууламж болон мэдээлэл тохионы холбооны ажлууд дээр бол ажлууд 10-аас 86% гүйцэтгэлтэй өнөөдөр бол гүйцэтгдэж явж байна. За сүүлд яригдсан бас Сэлб хотынхоо дулааныг бол газрын гүний дулаанаар шийдий гэдэг суур судалгааг бас саяхан одоо орон геофизикийн хүрээлэн бол хийж Хүннү хот дээр бол гүний дулаан бол дулаанаар төсөл хэрэгжүүлэх одоо амжилттай болох магадлал нь 90-с дээш гэсэн шийдэл гарсан. Одоо бид нар бол өргөмжлөлтөд хэзүү их шаардлагатай байж байгаа. За захиргааны ажил бол тодорхой хэмжээнд явж байна. Сэргэлэн дэд станцгаа том дэд станцын ажил бол 86% гүйцэтгэлтэй явж байгаа юм байна. За дээрэс нь бид нар бас энэ дэд үтцүүдийг эх жил бол үргэлжлүүлэн хийх, дуусгах эхний 286 га орчим одоо төлөвлөлтөд дээр замын ажил болон төв магистраль дэд үтцүүдийн ажлыг хийж цаашид хөрөнгө оруулагч нарыг татах ийм ажлыг бол зохион байгуулах шаардлагатай гэж бол өнөөдөр бас ярилцаж төлөвлөж байна. Тэгээд ингээд 2026 оны төсөв ярилцаж эхлэж байгаа энэ цаг мөчтөр бол энэ бүтээн байгуулалтын ажлуудыг ирэмблэх хууль заасны дагуу зураг төсөлтөй 90% нэгт одоо ирэмблэгдэж байгаа ажлууд дээр бол ач холбогдол өгөөд ус одоо яамдууд орон нутгийн байгууллагуудын төсвүүдээр бол суйрлуулаад саналаа өгөөд явна гэж төлөвлөж байна. Дээрэс нь төрийн үеийн түншлэр хийгдэх нэг чухал ажил бол бас та бүхэн харж болно. Энд ч Баханга хөшгтийн хөндөй салбар төмөр замын ажил бол төлөвлөгдөөд манай зам тээврийн яам маань бол ажлыг эхлүүлээд явж байгаа. Үүнтэй уялдуулаад Улаанбаатар хотын төгжрлийг үүсгээд байгаа нөгөө ачаа бараа таваа материал бол Хүннү хот дээр логистикийн төв дээр ирэх ёстой. Тэгэхээр бид нар бас энэ юм дээр логистикийн төв дээр аж ахуй тээвэр эрхлэгч байгууллагуудтайгаа уулзсан. Тэгээд энэ шинэ Хүннү хот болон төмөр замтай уялдуулаад бол энэ төрийн үеийн түншлэр бол газар зохион байгуул төрийн үеийн түншлэр сонгон шалгуулалт зарлая гэдэг ажлууд бол бас төлөвлөгдөөд явж байна. За зам тээврийн яамнаас хэрэгжүүлж байгаа манай төмөр замын бүтээн байгуулалтын ажил бол маш эрчимтэй явж байна. Одоо иргэд та бүхэн бол ингээд харж болно. Мэдээ одоо ажлууд бол ахицтай энэ Хүннү хотын дундлын төлөвлөлтийн бүс хүртэл бол энэ суур далангийн ажлууд бол хийгдээд ирдсэн байгаа бол харагдаж байна. Тэгэхээр төмөр замын ажил бол эрчимтэй сайн явж байгаа нь бол маш сайн. Бид нар үүнтэй уялдуулаад Хүннү хотынхоо төвийн хэсгээр одоо энэ төмөр замаар Улаанбаатар хотод орж ирдэг байсан нөгөө бараа материалын асуудлуудыг Хүннү хот дээр буулгаж логистикийн одоо төв байгуулах ажлыг бол бас эрчимжүүлэх
шаардлагатай байна гэж бол үзэж байна. Тэгээд энэ ажлыг бол эхлээд логистикийн төвийн төлөвлөлтийг хийгээд цаашаа төр үйлсийн түншлэлээр сонгон шалгуулалтыг бол зарлаад явна. Улаанбаатарын хэмжээнд одоо ер нь бол төр үйлсийн түншлийн хуулийг анх хэрэглээд одоо бол 2 төсөл амжилттай сүүлийн шатанд бол гэрээлэх шатанд явж байгааг би бол саяхан бас ТЭЦ 5-ын одоо ажлын талбар дээрээс бол мэдгдсэн. За тэгээд өнөөдөр бол манай хамт олон бол бас ингээд ажиллаж байна. За Хүннү хот бас нэг юм нь болохоор Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах ийм аяга өндөр ач холбогдолтой байж байгаа. Энэ дээр ингээд манай ерхий архитектор төсөлтөлгөр дарга ер нь бол 20-40 Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөө цаашаа яаж явж байгаа бол энэ ямар ач холбогдолтой гэдэг талаас нь манай ерхий архитектор бас үүн дээр бас мэдээлэл өгөөд нэг танилцуулах уу. Та бүхэндээ энэ орой минь хүргэе. За Хүннү хотын дагуулх хот Улаанбаатар 20-40 хөгжлийн төлөвлөгөөн дээр бол бид нийт 4 дагуулх хоттой байхаар төлөвлөсөн байгаа. За өмнөөс 20-40-т бол 20-40 он гэхэд за 500 мянган хүн бол одоо энэ дагуулх хотуудад оршин сууна гэж ингэж төлөвлөж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө нэг төвд буюу Улаанбаатар хоттой төвлөрсөн биш бусад дагуулх хотууд руугаа одоо ажлын байр нэмэгдүүлж хүн амыг одоо суурьшуулна гэсэн ийм төлөвлөлт гарч байгаа. Энэ дотроос Хүннү хот бол нэлээдгүй ач холбогдолтой ийм дагуулх хотуудын нэг байгаа. Учир нь гэвэл за одоо Улаанбаатар хотод бол хамгийн одоо цор ганц энэ одоо эдийн засгийн тусгай төсөлөд бүсийг бас байгуулж байгаа. Тэгэхээр яг тийм байдлаар за мэдээж төлөвлөлт талаас нь бол яг энэ олон улсын Чингис хаан одоо онгоцны буудал маань байгаа учраас логистикийн том хаб болж хөгжих ийм боломжтой хот байна гэж ингэж харж байгаа. Тэгээд нийтдээ бол ажлын байр бол 80 мянган ажлын байр бол үүсэх боломжтой. Буюу сая бас орлогчийн хэлж байгаачлан төмөр замаа дагсан тээвэр логистикийн бүсээс үүсэх ийм ач холбогдолтой одоо дагуулх хотуудын нэг байгаа. За дагуулх хот дотроо ерөнхий ингээд зураглал талаас нь та бүхэн хараад үзэх юм бол Улаанбаатар хотын хэлгаа бол өнөөдөр 44 мянган га нутаг дэвсгэр гэж харагдаж байгаа. За Хүннү хот бол 31 мянган га буюу ер нь хүн амын урагшаагаа суурьших юм а гэдэг ийм чиглэлийн дагуулх голчлон одоо бид бас төлөвлөлтөө бол хийсэн байгаа. Тэгээ ерөнхий төлөвлөлт бол яг Чингис хаан олон улсын одоо буудлын яг зүүн хойно бол энэ төлөлтүүдийг бол хийсэн байгаа. Энэ дотроос бас эхний 286 га дээр хамгийн анхны төлөлтүүдийг бол эхлүүлээд ажлыг бол эндээсээ эхлүүлнэ гэдэг байдлаар бас мөн төлөвлөсөн байна. За тэгэхээр ерөнхийдөө бол багж Улаанбаатар хот шиг том хотыг Улаанбаатар хот бол 44 мянга. Томоороо. За хотын төвийн хэсэг бол Улаанбаатар хот яг энэнгээрээ гэх юм бол 44 мянга. 44 мянга. Бүс гэж ярих юм бол 470 мянга. Тэгэхээр Хүннү хот маань ингээд 31 мянга гэдэг чинь төвийн 6 дүүрэг шиг баргалж хэмжээнд төлөвлөгдөж байгаа. 150 мянган хүн нэр төлөвлөж ингэж суулгахаар ингээд оршин суугаар бол төлөвлөд явж байгаа. Эхний хөрөнгө оруулалтын ажил бол хийж байгаа. Хот бол ирээдүйд тэлэхдээ уршаа Хүннү хот руугаа олон улсын нисгүүд төмөр замаа дагаад гарна гэсэн ийм төлөвлөлтөй байж байгаа. За Хүннү хотын маань захирагч Хүннү хот маань өөрөө эрх зүйн байдлын тухай хуулиараа тусдаа зохицуулалттай. Тэгээд Батбаяр захирагч маань одоо ажлууд яаж явагдаж байна? Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль, онцлог, Хүннү хотын хөгжлийн корпорацийн талаар таас олон улсын жишг хөгжил цаашаа яаж явах хэвтэй. Одоо бүтээн байгуулалтын ажлууд хэрхэн явж байна гэдэг нэг тайлбар Улаанбаатарчуудтай. За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль бол 2024 он 6 сарын 5-ны өдөр их хурлаар батлагдсан. За энэ хууль одоо мөрдөгдөж эхэлсэн байгаа. За энэ хуулиар бол Хүннү хот бол нийслэлийн дагуулх хот байгаа. За тийм учраас нийслэлийн дагуулх хот болохын тухайд бол хэд хэдэн тусгай чиглэлүүдийн нийслэлийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэх ёстой. За тэр хүрээнд бол төрийн захиргааны байгууллагууд яам агентлагууд бол одоо улсынхаа нийслэл байрладаг шүү дээ. Тэгэхээр энэ яам агентлагууд төвлөрсөн төр захиргааны зохицлбор бол Хүннү хотод төвлөрж ажиллах юм байна. За энэ бүсийг бол бид нар одоо нисэх буудлаасаа зүүн хойших энэ байрал дээр төлөвлөж байна. За мөн одоо Номтын ам буюу хуучин 100 модны хойд талд бас төлөвлөхөөр байрал сонгогдож байсан энэ талын судалгаанд хийж байгаа гэсэн. За хоёрдугаарт нь бол Улаанбаатар хот руу орж байгаа тээвэр логистикийн нэгдсэн төв бол энэ бүс нутагт одоо Хүннү хотод байрших юм байна. Тэгэхээр бас иргэддээ ингээд нэг харуулад баримжаа өгч юм уу? Хэдүүлээ урт хэсгээр гараад ирсэн дэр. Тий. Тэгэхээр одоо бол бид нэр энэ нис буудлынхаа урд талын хэсгээр гарч ирсэн байралтай байна. Тийм учраас манай энэ бүс нутгийн хувьд бол бас онцлогтой бүс нутаг юу гэхээр 4 үеийн Английн олон улсын нисэх буудал байрлаад 21 оноос хойш анхны нислэгээ хийснээс хойш одоо нислэг амжилттай өргөжлж зарчигчийн тавж жилээс тэл нэмэгдэж байгаа. Тэгэхээр одоо бидний харж байгаа хэсгээр одоо нисэх буудлын нисхийн гуух хөөрөх зорвсол энд байрлаж байгаа. За тэгэхээр энэ 4 үеийн Английн олон улсын нисэх буудал учраас олон улсын одоо тусгай шаардлагуудтай энэ А, Б
одоо хязгаарлалтын бүсүүд байдаг. За энэ бүсүүд нь өндрийн хязгаар бас тодорхой хэмжээгээр тавигддаг. За мөн түүнчлэн одоо шувуу үржих, онгоцны аюулгүй байдалд нөлөөлөх үс ийм үйл ажиллагаа бүхий байдлуудыг бол бас нэг талаасаа хориглодог. Жишээлбэл одоо мод үржүүлгийн газар ч гэдэг юм уу, бас мал бордох тий бусад одоо ийм чиглэлийн хүнсний чиглэлийн шувуу үржих нөхцөл үүсгэхийг бол хориглодог ийм байдалтай байгаамаа. За дээр нь бол 3 дугаарт нь бол энд ихтэй сурвал оюутны хатхныг бас төлөвлөж байгаа. Энэ нийслэлтэй байх хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсын хувийн болон улсын нийт 150 мянган оюутан суралцдагаас түүний 145 мянган нь бол нийслэлдээ бас төвлөрсөн байралтай байдаг. Тэгвэл энд бид нар төрийн өмчийн 6 их сургууль, МΟС, шүтээс ангаах гэсэн энэ том сургуулиудын салбарыг энэ бүс нутагт байгуулах ийм төлөвлөлттэй. Ингэснээрээ бид нар нэг 22 мянган оюутан, за 3 мянга, 4 мянгаар багш ажилчид, 1000 гаруй гадаад оюутан ингээд нийтдээ 30 мянган хүний асуудлыг энэ зохион байгуулахаар төлөвлөсөн. За дөрөвдүгээрт нь бол эдийн засгийн чөлөөт бүс энэ бүс нутагт байршиж байгаа. За одоо энэ хэсэг буудал энэ харагдаж байна 2 номер дээр. Тэгвэл энэ Улаанбаатар хот руу явж байгаа хэсэг дээр буюу 1 номерын энэ байршил дээр эдийн засгийн чөлөөт бүсийн хөшгийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн зарчим ажлын байгуулагдсан үйл ажиллагаанд орсон байна. Энэ чөлөөт бүсийн хувьд бол биднэрт байгаа өмнөх 3 чөлөөт бүсээс юугаар ялгаатай вэ гэхээр энэ өөрөө олон улсын хэсэг буудлын бүст байршиж байгаа учраас ер нь яг энэ төрлийн чөлөөт бүсүүд бол аялал жуулчлал, хурал үзэсгэлэн зохион байгуулах, за мөн одоо дата төвийн төшөөлсөн олон улсын өндөр технологийн кластерууд бий болд юм байна. За дээр нь бол олон улсын санхүүгийн төв, банк санхүүгийн үйлчлэгээ бүх юм оцсөрөн болно гэж ингэж хуульч сурч цаашдаа энэ чиглэлээр хөгжих юм аа. За дээрэс нь бол энэ хотын хувьд бол над самраа гэж ногоон. Хүннү хотын хувьд бол бид нар одоо 21-р зуунд Монгол улс шинэ хот байгуулж байгаа учраас одоо ухаалаг ногоон хотын юм чиг баримжаатай бас хотыг бий болгох юм учиртай. За одоо яг энэ ногоон зургийн хувьд яг ингээ онгоцноос буух явах үед бол шуун нийслэлээр Төв аймгийн 100 мод за ингээд дондоо уршаад явж байгаа чиглэлийн уулзрууд энэс цаашаа ийм байдалтайгаар харагдах юм төлөвтийг бол хийсэн байна. Тэгэхээр энэ ногоон ухаалаг цаашдаа доктортой хотын үзэл санаан дээр бол үндсэн нэг ийм одоо 5 критерий байдаг. Юу вэ гэхээр нэгдүгээр эрчим хүчний их үүсвэрийг ямар нэгэн байдлаар нар салхи, газрын гүн, батарей хороо гэдэг юм уу ийм сэргээгдэх байдлаар энэ шийдэх нь бол их чухал байдаг. Хоёрдугаарт нь барилга боломжуудын хувьд бол дулаан алдагдал багтай цаашдаа одоо дээврээс эрчим хүчийг үйлдвэрлэдэг пассив төрлийн ийм хэмнэлттэй барилга боломжуудыг төлөвлөх бий болох юм шаардлагатай байдаг. За 3 дугаарт нь бол тээврийн системийн хувьд манай хотын хуулинд бол Хүннү хотын тээврийн хэрэгсэн захиргаан болон хос тижээлтэй байныг бас хуульчилсан. Тийм учраас цаашдаа нийтийн тээврийг дэмжсэн дугуйн зам, ундаг дуугаар явгнаар явах энэ замыг дэмжсэн ийм тээврийн төлөвлөлттэй байх хэрэгтэй байна. За дараа нь бол ус хог хаягдлын үед усыг дахин ашиглах, хог хаягдлыг анханаас ангилж ялгаад цаашдаа эрчим хүчний их усүр болгох ийм чиг баримжаатай байх хэрэгтэй. За нөгөө талдаа бол технологийн хувьд тухайн цаг үед хот байгуулж байгаа үеийнхээ хамгийн өндөр технологиг авч хотын бүхэл үйл ажиллагааг энэ одоо смарт байдлаар ухаалаг байдлаар удирдах гэдэг ийм критериуд бол тавигддаг. Тэгэхээр бидний хувьд бол бүх одоо саяхан ярьсан 5 өвчин зүйлүүдийг бол төлөвлөлтөндөө тусгаж хэрэгжүүлэхээр ингээд ажиллаж байна. За тэгээ үүнтэй холбоотойгоор мөн засгийн газрын тогтоол өнгөрсөн хавар гарсан. Энэ тогтоолоор юу вэ гэхээр одоо Хүннү хотын олон улсын ногоон хотын үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нийслэлийн сонгон шалралтыг зохион байгуулж байгаа. За энэ хүрээнд бол өнөөдрийн байдлаар нийтдээ одоо 21 улсын 43 баг өөрснийх нь одоо мэдүүлж байгаагаар 400 гаруй дэлхийн хотолтын мэрэгчлэнүүд яг энэ цаг мөчид одоо Хүннү хотын ногоон ухаалаг хотын үзэл баримтлалын дээр мэрэгжлийн хүмүүс ажиллаж байна. Ийм бас мэдээтэй байгаамаа. Тэгээ энэ бол 2025 оны 11 сарын 3-ны өдөр бүх бүтээлүүдээ аваад олон нийтэд нээлттэй үзэсгэлэн гаргах, за одоо шалгаруулах, олон улсын одоо шүүгчийн бүрэлдэхүүн энэ төр цаасаа бүрэлдэж байна. Ийм үйл ажиллагаа цаашдаа болох юм аа. За мөнхөр дарга Хүннү хотын газрын Төв аймагтай холбогдлолтой асуудал дээр нэг За ер нь яг Төв аймгийн газар нутаг дээр бол урд өмнө газар олголтын асуудлууд бас нэлээд их байсан. За үүнтэй холбогдуулаад судалгаа шинжилгээний ажлуудаа бас их эцсийн байдлаар тоо баримтаа гаргаагээд Төв аймгийн барилга хотолт газрын харилцааны албатайгаа сая уулзалтаар ажлын хэсгээ уулзалтаараа суг сууж цагаа товлоод одоо ажлын хэсгээ дагуу судалгаа шинжилгээг эцсийн байдлаар болгоё гэж бид нар саяар тохироод хүмүүсээ бас гаргаад ирсэн юм ажил хийлээ. Энэ маань болохоор мэдээж маш богино хугацаанд зохион байгуулахгүй болохгүй юм ажлууд байгаа. Ийм их мэдээтэй. Тий. За ингээд юу ячаа. Хаагаад за энэ минийх. За та бүхэн бол харж байгаа хэдүүлээ энэ Төв аймгийн төвийн яг урдхан талд урагшаа
говь руу явдаг төв автозамын хажууд бид нар зогсож байна. За манай шинэ нисэх буудал олон улсын Чингис хаан олон улсын шинэ нисэх буудал харагдаж байна. Тэгэхээр Хүннү хотын маань өөрөө газар нутаг яг энэ хэсгээр хамаарсан 31 га сүүлд Хүннү хот гэж нэрлсэн олон улсын хэмжээнд хөрөнгө оруулалт татах, брендинг хийх, дээрэс нь үндэсний өв соёлоо одоо олон улсад таньж харуулах, хадгалах зорилгоор бол Хүннү хот гэж бол нэрлсэн байж байгаа. Тэгээ Улаанбаатар хот маань бүгдөө байгаа богд уулаараа ингээд хязгаарлагдаад дөрвөн өндөр хайрхны голд байдаг. Уршаанагаа тэлж чаддаггүй хот. Тэгэхээр ер нь бол богд уулаа тойроод богд уулынхаа урд хэсэг дээр гарч ирж Улаанбаатар хот маань цаашаа хөгжих юм байна. Энэ маань өөрөө манай олон улсын нисэх буудал чинь бас Америкаас нислэг хүлээж аваад Азийн орнууд руу дамжуулах хаб болох ирээдүйд боломжтой. Тэгэхээр Монгол улс тэрийгэ дагаад энэ олон улсын дамжин өнгөрөх нисэх буудлыг бас цааш нь хөгжүүлээгээд анх удаа бас Америкаас Японоор дамжиж нэг удаагийн зогсолттой Америкийн нисэх онгоц бол манай олон улсын нисэх буудлын дээр бол газардсан. Тэгэхээр бид нар ийшээ тэр юу хэлж ийнэ гэхээр бол олон улсын хаб нисэх буудал болох боломжтой учраас олон улсын хөрөнгө оруулагч нар бол хөрөнгө оруулалт хийгээд Улаанбаатар хотыг энэ богд хаан уулынхаа уртал руу энэ сайхан хөндөй газар руу ингээд хөгжүүлээд тэлээд явах боломжтой юм байна гэдэг энэ одоо үе шатны судалгаанууд архитектор төлөвлөлөөд ингээд хийсэн. Улаанбаатар хот дээр бас төгжрөл үүсгдэг, эрсдэл үүсгдэг бас нэг байгууламжууд бол төмөр зам. Төмөр зам Улаанбаатар хотын голоор явж байгаа төмөр замаар бүгд нефт, газ, хойноос урагшаа хятад руу гарч байгаа экспортын төмрийн хөдөр гэх мэт бол томоохон хэмжээний барилгын материал, уул уурхай материалууд бол тээвэрлэгдэж гардаг. Энэ Улаанбаатар хотын нэгдүгээр тэсэд дэлбэрэх аюул, төгжрөл гэ олон асуудалтай бол хүндрэл учруулдаг. Дээрэс нь бол Улаанбаатар хот Монгол улсын хэмжээний бүх барилгын материал бол төмөр замаар тээвэрлэгдэж Улаанбаатар хотод ирж бууж задраад аймагуд руу явдаг. Тэгэхээр хотын төвлөрлийг багасгах, төгжрлийг мөн бууруулах зөв төлөвлөлтийг хийхин тулд яг энэ Хүннү хотын уртын хөшгийн хөндийн хэсгээр Багангаан төмөр замаас наашаа би түрүү хэлсэн төмөр замаа татаад энэ дээрээ ингээд логистикийн төв байгуулад олон улсаас төмөр замаар ирж байгаа барилгын материал бол энэ төмөр замаар дамжиж энчээ логистикийн төв дээр задраад Улаанбаатар хот руу орохгүй хөдөө орон нутаг руугаа явах. Эндээс жижиг машинаар шаардлагатай бараа материалууд нь Улаанбаатар хот руу явж энчээ агуулгуудтай үлдэж ингэж хотын төгжрлийг бууруулах, төвлөрлийг бууруулах, хотыг уршаад хэлж байгаа ийм өндөр ач холбогдолтой ийм төсөл байж байгаа. Тэгээ Хүннү хот маань бол иж бүрэн хот 31 мянга дээр бүтээн байгуулалтын одоо дэд бүтцийн ажлуудыг бол бас нэлээд өндөр хөвтэй бол хийгээд нийслэлийн засаг дарганы тамгын газраас анхаарад ингээд явж байна. Тэгээ өнөөдөр бол энэ чинь манай ерхий архитектор, газрын алба, Хүннү хотын захирчийн алба, мөн Төв аймгийн засаг дарганы тамгын газартай уулзалтуудыг хийж ойлголцлын хүрээнд бол ингээд ажиллаа. За ингээд дуусгачих. Баярлалаа.